3 за сайн байцгаана уу? Намайг санаад намайг үзгээд намайг сонсох гээд ороод ирсэн үү? Тэгвэл бичлэгээ эхлүүлцгээе. За би юу хийх гэж байгаа вэ гэхээр одоо өдрийнхөө хоолыг хийх гэж байна. Ямар хоол вэ гэхээр энэ бол bibimbap. За материалуудаа бэлдсэн байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа bibimbap хийж эзэцгээе. За одоо энэ хоолоо их дараалалтай. За хамгийн эхлээд будаага агшаан заяа. Тэгээ будаага агшаасныхаа дараа маха нарийнхан хэрчээд тэгээд маха бас амтлана. За маха би хэрчээдгээ эхлээд. Маха хэрчээд амталчаад тэгээ 15 минут байлгах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр хоорондоо ногоонуудаа жигнэх хэрэгтэй. Тэгээ би энэ доор ногоонд ямар орц орох вэ гэдгийг ингээ гаргаад тавьчих. За маха ингээд хэрччихлээ. Нарийнхан урт. За одоо маха биш дээ. Энэ солонгосын нэг ийм шилэн савтай юм амтлагч байгаа байхгүй юу? Энд өхөр дахиа гахаа гэж байд юм лээ. Тэгээ би өхрийн амтлагчтайг нь авсан. За энүүгээрээ маха амтланаа. Ер нь бол маха бас амтлахгүй хийсэн ч болно. Гэхдээ бүр нэг тийм гоё амттай болгоё гэвэл амтлагч хийж болно. Ингээд маха амраачи. Будаага агшаацсан. Одоо ингээ маха амталцсан. Энэ хоорондоо одоо ногоогоо бэлтнэ. Нэг хоолны бичлэг хийх чинь бас хэцүү юм аа. Айгу хурдан хийх хоол байхгүй юу? Бараг 20 минутанд хийх ёстой. Лован, мөг, доя гэд нэг юм байдаг штэ. Бууцай. За би нөгөө бичлэгээ бас нуршаагаад нэг удаагаад яахав гэж бодоод бэлдээд хийчлээ. За энэ ингээд мөг хийсэн, лован хийсэн, дууяага хийсэн. За энийгээ ингээд шарж болно. Эсвэл жигнэж болно. Би болохоор жигнэхээр шийдсэн байна. Яг бууцаагаа мартчихж шít. Даанч нэг юм дутаадсэн. За ингээд. Нэгээ сайхан угаач. За би дахиад хэлье. Будаага агшаацсан. Тэгээ маха хэрчээд амталцсан. Одоо ногоонуудаа хэрчээд жигнэж байгаа. За энэ хоорондоо маха шарна. Тэгээд хамгийн сүүлд нь энэ амтлагч энэ чи юу лээ? Гүжүжан. Гүжүжаны юм ногоон нь. Энэ болохоор нэг халуун ногоогүй айгу тийм гоё амттай байдیں۔ Эсвэл улааныг бас хийж болно. Тэгээд гүнждийн тос. За тэгэл болоо. Иш манай энэ гантны карта кокок. Иш артачи. Ус нь өрвийцэн. Үсийн нэг сайхан үсчэнд орж засуулъя. Бид нар өөрсдөө засаад байгаа байхгүй юу? Манай коко энэ ч нэ тэмдэгтэй шүү дээ. Ийм цагаан өстэй. Энэ ч нэ. Кокод би нэр амир хөөрхөн хувцас захиалсан шүү дээ. Ирэхээр та нарт өмсгөж харуулна. Одоо ингээл хашаанаас нь гаргаал тэгэл энэ тэнд баагаал шэгээл уг нь өөрөө олгонд ингээд памперс дэвссэн байгаа байхгүй юу коко? Даанч чи тэрийг олж шээхгүй ядаж. Ингээ юм хэлэхлээр ойлгож байгаа ч юм байхгүй. Суу гэдгийг нэг ойлгож байгаа. Наашир гэдгийг ойлгохгүй. Одоо яаж сурах юм байгаа мэдэхгүй. Одоо 8 сартай шүү. Нэг нас мас хүрээд нэг нас гараа жоохон ухаан суух юм болов. Хөөе. Чи хөөе. Ухаан суух юм болов. Тэгж яхтай амар ирэх юм бүр. Та гэл тэнгүүчдэг өөдөөс хараалт ингээл налхайгаа хөвччихнэ. За хоолой. Чамаг би одоо яаж сурах вэ, коко аа? За нэг жоохон яв. Эндээ буцсан усандаа бууцаагаа хийлээ. Бууцаа нэг 30 секунд байх болно. Халбах хэрэгтэй байна. За ингээд 30 секунд. Зя манайхан одоо би нөгөө нэг амтлагчаараа амталсан маха шарах гэж байна. За ингээ маха сайхан болгочихно шүү дээ. Тэгэл хооронд нь сайхан хутгаал гоё хоол боллоо. Bibimbap минь боллоо шүү дээ. За тэг яг ямар хуу амттай болох нь би яг жинхнээсээ
хэлнэ гэдгийг та нарт амлаж байна. Би тэгтээ анх удаа энд бибимбап хийж байгаа шүү. Өмнө нь ерөөсөө хийж байгаагүй. Дараагийн удаа харин би ямар хоол хийх вэ? Одоо ерөөсөө л би дандаа хийж байгаагүй хооллуудаа ер нь хий гэсэн бодолтой байна. Миний вологч ер нь явж хоолны влог болох гээд байгаа юм шүү. Явж би ер нь тоогооч болох гээд байгаа юм шүү. За, жигэнсэн ногоо маань болцсон байна. Одоо энд ингээ махаа хурж гээ. Бууцаагаа энд бэлдээ тавьсан байгаа. За, манайхаа ерөнхийдөө болж шүү. Энаараа хамгийн доор нь би будаагаа хийцэн. За, ингээд ногоонуудаа хийцэн. Гол нь би шарсан махаа хийсэн. Одоо энэ дээрээ инэрлэнаа уцаа хайрхан болох тоо. Одоо энэ дээрээ өндгөө тавилаа. Вау. За, одоо энэ дээрээ би ногооны хийх үү, улааныг хийх үү? Ногооноос жоохон хийгээд тэгээд улаанаас бас хийнэ. Зя ингээ хамтлагчаа хийцэн. Одоо гүнжтийн тос хийгээд ёо миний гар салглаад байна. За ингээд зя одоо хутгаад боллоо. Амтлагчнаасаа дахиад гүйжүүж анаасаа дахиад нэмж хийж байна. Амталж байгаа л тохируулчих болох юм байна. За, манайхаа нараа. За, одоо огноо. За. Бибимбап бол айгу гоё болт юм байна угаасаа яалтчгүй. Гоё болт юм байна. Салхилах гээд гадаа гараад ирсэн байна. Тэгсэн чи ямар халуун байна. Кокос энд явж шин. За, ийшээ студион цэнгэлтэх рүү орноо. Хүмүүсээ гიშгүй оруулаад байгаа юм шүү дээ. Нэг 5 өдөр л оруулж байгаа юм шиг байна. Өнөөдөр хамгийн сүүлийн өдөр нэ. Хаагтахаас өмнө оръё. Коко. Янта хүмүүс рүү уцаад ах юм. Дэлжсэн юм чинь. Өөш Коко, хүн рүү битээ уцаад бай заа юу. Энэ өстө нэр ойлгож байгаа юм байхгүй шүү. Зөө шээ. Ороод ирлээ. Гадаа өстө гоё шүү. За ингээд цэнгэлдэг дотор ороод ирсэн. Тэнд тайд засагдж ах шүү байна. Юуны тоглолт вүлээ? Тийш тийм. Дуучин ариунагийн тоглолт болох гэж байгаа шүү дээ. Тэгээд тэнцээ тайдаа засч байна. Бид хоёр ингээ бид гурав ингээ сүүдэр зууч. Хишиглээ бишээ. Коко битгий хүн рүү уцаад байл та. Бишгэ. Коко би энэ бичлэг хийж шít. Бичлэг хийж штэ. Үгүй энэ бас ахаад. Тэпэтэнүү. Бичлэг гинэ. За, энэ хотлоо идэх юм харчаад энэ юу вэ? За, чинь чизтэй нэг юм чипс юм. Энэ хүмүүстэй хэлээ харуулаа байлаа. За, энэ зарлаад үзье. Хараа. Чизсэн. Оо, бас гарчлаа. Ийм юм. Ма.
Энэ ямар амттай юм? Баслаг амт юм бислэг. Энэ яг чипс шиг юм зөөлөн амттай юм байна. Тэгээ бислэгтэй. Амт нь гоё юм байна тий? Би бислэг дуулахгүй юм чинь бислэг гэж. Эмшаар. Хоёулаа одоо гоё ямаа идчихэд тэгээ тойроод алхах шүү заа юу. Хаана? Энэ Нэг тойроод дараалах нь нэг ийм чихэр байна. чи идгээ би наадсан дуулгүй. Чи нэг идчихсэн юм уу? Оо тий. Би идчихэж байгаагүй шүү дээ. Би идчихсэн. Энэ гоё амттай юу? Муухай юу? Тэ гойтой тэгтээ муухай. Энэ юм байна. Дотроо. Амсаад үзье. Шоколадтай болохоор гоё л ах. Доторх нь юу вэ штэ? Самар. Харин. Өнөө бүгдийг нэтнэ. Гоё юм байна. Ой, коко нэшэр. За, нэш. Хүүхдүүд тоглох гээд байна. Йоо, гидсэн юм байна. Шигтэй энийг задлаа. Пүү, энэ юу вэ? хоёроо. Ямар заан хэн чаш юм. Цэнхэр өнгөтэй юм шүү. Оо, чи ямар заван амттай юм бэ? Халуун ногоот юм уу? Ам шууд бодог болж шít. Энд нэг юм байна. Загсны зурагтай. Наад хийзэн би эзэж үзчихсэн амар халуун ногоот байна. Энэ хүүхдэд эзэж үзээгүй юм алгаа. Маа. Нэг юм жижигхэн эрдэн чихэр шиг юм. Бас тэгэж харуулах гэдэг байна. Оо, энэ ямар гоё амттай юм. Ямар гоё амттай тий? Би надад юм ундаа байна. Чиний сууж үзэх үү? Ундаа авах уу? Бача гацтай. би идэхгүй загсны юм. Усан үзмний амттай байна. Одоо би Энэ өстой гоё юм байна. Бача тэгээд нэг. өөд үзсэн. За маа. Энд нэг юм чихэр байна. За энэ яадаг чихэр вэ? Чи надад Чи бас идээд үзсэн үү? үгүй. Гэхдээ чи чинь одоо яасан чихэр идэх юм бэ? Tad би минь тоцсон. Идэж үзээгүй юм аха. Наад хийцээ идэж үзчихсэн зэн би ингэсэн. Тийм үү? Гэхдээ би амсан. Бүр ингээд үү? За бача. Зүгээр амсан. За. Энд гэхдээ амар тийм эсгэлэн чихэр гэсэн. Ингээд харуулчих. Одоо өөч чихэр байна уу? Одоохондоо гайг байна. Одоо өөч чихэр байна. Одоохондоо гайг байна. Яа, энэ ямар Хүү. Хүү. Ямар амар эсгэлэн. Нэрэл чи ингэсэн байна те. Чичирсэн юм уу бүр? Бас юм цохоод буулгаад гүүгээд эсэс. Өөрөө. Тий. Энэ бүр лимон цаашаа байна. Амар эсгэлэн юм байна. Хүү. За. Энэ юу вэ? Ой би надад. За би харуулах гэдэг. Ой коко. Юм чихэр дотроо хоёр байна. Би ч ам нэг нь үгүй за. За. Юу вэ? Нэг юм шиг юм гараад ирлээ шүү дээ.
Ийм шар өнгөтэй байна. Энэ автай амар гоё. Энэ цэнхэр өнгөтэй байна. Энэ гоё юм байна идээд үзтээ. Энэ нөгөө тавын гаа гэдэг шиг тийм амттай байна. Одоо гаа шиг. За ингээд Гоё юу? идэж үзээгүй чихэрнүүдээ идэж үзлээ. Эднэрийг би зүгээр гэрийнхэн доотлон дэлгүүрээс сая авсан тий. За одоо гоё алах уу? Уц дугуурч. Байна уу? Чи даарч гинөө? Цамц өмсөх үү? Хогоо цүнхэндээ хийгээд Би яка баяа. за чи нөө юу ундаага барай авчих заа юу? Зя одоо босноо. Зөө энэ бацааныг усанд оруулчлаа. Ойрт ерөөсөө оруулаагүй байсан. Усанд оруулна. Гадаа гарсан ч хяналт тавина. Гэрт байсан ч хяналттай. Одоо ингээ үсэн санах чинь бэ. Яг хөөгч шүү энэ нэр. Үсээ самнуулах гэж байна маягтай. Би чамайг гоё л болгож шүү дээ. Өөр яасан юм бэ чамайг? Одоо сумсын ах болсон байна. Кокогийн нэр өсөн айгу баг ундын шүү дээ. Үс харин баг ундын шүү тий Коко. Шал малны нөө тоос мос орж яхад Кокогийн бүр ширхэгч ус байдгүй шүү дээ. Тэр нь маш давуу талтай байдаг байгаа Кокогийн. Ингээд зулгаа самж яхад ийм жоохон гарч байгаа. Энэ ихтэй баг өмнөх үсэн нь явж ийн тэхүү. Өмнө нь самжсэн үсэн. Тэ царай гаргах юм уу чи? Ийм хөөрхөн. Тий. За одоо ингээ гараа ингэж. Гараа ингэхээр хөөрхөн шүү. Өөти. За баяртай. Энэ үргээд бичлэгээ дуусгая. Ой. Микрофоно камера өргсөн байна. Ийм март орж байна. Нэг шинэ баблтыг нэгдсэн гэж ийшээ орж шинэ баблтыг ууж үзтгээ. Тийм шүү. Хятад баблтын газар нээлтсэн юм байна. Гончоо гинэ. За одоо амтыг намталж үзнэ. Манга. Микрофоно мартсан байна. Нэг чимээгүй газар сууж агаад энийг амталж үзье. Тэгээ би сая амталсан л та. Нийт гоё амттай юм шүү дээ. Энийг Бээжинд явж байхдаа баг ууж исэн юм шүү энэс. Гоё амттай юм байна. Ашиглангийн үсийн засуулах гэж байна. За нэг хоолны газар орж ирсэн байна. Энэ бол Brothers Restaurant гэсэн нэртэй газар байна. Тэгээд эдний хоол нь их гоё амттай юм гинэ. Тэгээд идэж тушиж үзье. Ямар том бүргэр вэ?
бүүд дөө. За энэ харагдаж байгаа гахаан тагалцаг билүү юу лээ? За энэ энэ юу лээ? Гахаан тагалцаг. Гахаан тагалцаг үү? Гоё. Ямар гоё зөөхөн бахвал. За өчтөр ингээл хоолныхаа амтыг үзнэ гэж бичлэгээ эхлүүлсэн. Тэгээд төгсгөлөө хийж чадаагүй юм байна. Өчтөрийн хоолны амт гэх юм бол яг уу байдаг л хоол байлаа. Тэгээд гахаан тагалцсан нь бол гоё байсан. Хүмүүс бол айгу гоё хоолтой гээд ам айгу сайтай байсан байхгүй юу. Тэгээд миний хувьд болохоор яг нэг 10-аас 7 молоо ч юм уу. Тиймэрхүү л байсан. За тэгээд энэ үргээ бичлэгээ дуусгая да. Тэгээд цаг заваа гаргаад миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Гиснээс нэр миний үс яг миний өөрийн буржгаар үс шүү дээ. Гоё харагтаад ах юм. За. Тэгээд шал далийн ороод ирлээ. За тэгээд та нар маань энэ бичлэгийг үзээ лайк дараа. Тэгээд дэмжиж subscribe дараад өгөөрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэг unboxing эсвэл төрсөн өдрийн бичлэг ч юм уу. Тэмхүү бичлэг байх байхаа. За тэгээд bye.